Од мөндөр суугт тавтай морил. Хөтлөгч амарснаа миний бие онцлог сэдвийг хөтлөн хүргэж байна. Студид мөрж Улаангид киноны зохиолч Цогт Баяр киноныхаа талаар сонсогчтой ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг, NTV телевиз, мөн 83.3 болон 107 хос толгойн Од мөндөр радиогоор хүрч байна. Дугаарыг A-Star Mongolia болон Од мөндөр суугийн алтан гишүүд ивент гэж байна. За, өдрийн мэнд Цогт Баяр. Өдрийн мэнд. За одоо ингээд би бас киноны нээлтанд оролцсон. Бас энэ кино бол эхлээд би бас өөрийнхөө нэг сэтгэлдээс эхлэе гэж бодож байна. Бид бас энэ кино гэдэг одоо энэ ч одоо үйлдвэрлэл шүү дээ. Индастри гэж ярьдаг тийм ээ. Одоо энэ бизнес болон энэ үйлдвэрлэл ер нь бол их хөгжсөн байна гэдгийг би бас харлаа. Би бас олон юмд орж үзээгүй байж байгаад очсон. Нилээд сэтгэл хөдлсөн. За тэр зохион байгуулж байгаа, арга хэмжээ зохион байгуулж байгаа тэр одоо хийц тэгээд за тэр зааланд үзүүлж байгаа. Тэгээд үзэгчдийн өөрсдийнх нь одоо үзэж байгаа соёл гэдэг их олон юм байна бас. За би бас Монголын урлаг одоо ялангуяа кино урлаг бол бас өөрийнхөө хөгжлийнхөө нэг юун дээр очсон явж байгаа юм байна гэдэгт нэлээ үнэмшсэн. За одоо мэдээч хэрэг нэг алтан дүрэн байдаг кинонд. Одоо хийц жүжиглэлт те одоо тэр найруулагчийн шийдлүүд нар бол яг юм гоё юм. Одоо юу гэдэм дээ одоо боодлохгүй. Сапаглаа бодлохгүй. Нэх гоё ингээд нэг савтай тоорхон ингээд нэх гоё хайрцагтай тоорт гэдэг чинь. За тэгтэл яг үнэн агуулга дээр бол тухайн киноны чи яг үндсэн сүнс нь бол зохиол гэдэг юм байна. За би өөрөө бас зохиолыг сонирхдаг. Одоо зохиолыг шөмжөлтэй ханддаг. Одоо хүний хувьд бол ингээд кино зохиолчтой яриа сууж ийн гэж ер нь төсөөлсөн. Гэхдээ энэ өдрийг бас би бас их хувь тавил зохиолтой өдөр юм байна гэж бас бэлгшээж байна. За хүртэл. За тэгээд одоо би таныг сайхан мөрч киноны зохиолчийг мөрчилж яриулнаа. Бүх юм болж игэл манай сонсогч үзэгчтэй киноныхан дээр нууц нотуудыг алдуулахыг хичээнэ. Та алдахгүй байх хэрэгтэй гэдэг шиг хичээгээрэй. Гэхдээ би чинь даалгавартай нэг ч одоо бас ямар нэг байдлаар детектив кино юм болохоор цааж юмнуудыг хэлж болохгүй болохоор бас л мөчлөхгүй байхыг бодноо би. За ингээд хоёр талд ингээд зоригтой хүн байна, зорилгоос хамгаалах одоо шатар тоглож байгаа хамгаалж тоглох хүн байна гэж ойлголоо. Би шатараар бол дайрч тоглох юм байна. За бас нэг юм хэлбэр байна. Зохиолч гэдэг яг зохиолч гэдэг үг өөрөө тийм том хүндэл тийм мэрэгжил болохоор надад бас ганц хоёрхан юм ингэсэн байгаа хүнс арай л ахтах тийм юм болоо тэгээд яг зохиолыг битсэн гэж би болдог бол гэж хэлж байгаа шүү дээ. Болдог яг зохиолыг битсэн гэж ярил арай зүг байх болоо гэж байна. Дараахан цаг гэж байгаа бишээ зүгээр ер нь би тэгж байна. Энэ бол сонсогч нараатаа бас хэлж өгье. Энэ бол одоо бас бит хоёр бол нэг үеийн хүмүүс юм шиг байгаа юм. Тэгээд бид нарыг бүр ингээ багаас мань ингээ юм жоохон даруу байх те ингээ юм энгийн байхаараа кодлолоо сургацсан. Тэгээд нөгөө нэг ингээ том зохиолч нарын хажуугаар ингээ зохиолч гэж цангалзаад яваад хасаа ичдэг нэг тийм үеийнхэн шүү. Тийм болохоор энэ нэг юм даруухан байгаад худлаа маяглаад байгаа юм шиг. Угаасаа энэ хүний одоо ингээ бүтцэн конструкцны юм. Тэгэхээр за тэрийг бас болгоогоод шингээгээд хүлээгээд авчираа. Би бол одоо хүссэн үсээгүй ямар ч байсан гэсэн нэг одоо бичгийн их бичсэн ч тэр чин зохиол гэсэн үг. Тийм болохоор би зохиолчороо л ярив. За ингээд ойлголцсон байх гэж бодож байна тийм ээ. За одоо зохиолын тухай ярина. Эхлээд та ер нь өөрөө ингээд хідэн зохиол бичиж яваад ер нь юу бичиж яваад яг энэ дээр ирээд ингээд алтчих. За яг би нэг 2-3 юм бичсэн юм аа эхлээд. Тэр ч одоо бүр олон жилийн өмнө 17-8 үед. Тэгэхэд би энийг бас нэг бодогдоо хурдан бодож байгаа л ингээд хийх гал янз янзаар үзээд анхны бодсон төлөвлөгөө бол их айхтар том. Одоо манай мөрчтэй үзэж байгаа хүмүүс болохоор бас ойлгомжтой болоо. Ингээд анх төлөвлөсөн төлөвлөгөөр бол бүр 1905 онд одоо тэр Санкт Петербург ингээд цусны марыг гэдэг нэг том бүтээл зоодог гэж байна. Тэг жагсаал маа сүлдө бослох шиг юм болоод нөгөө тэгэхээр бууд тараагаад ингээд ингэсэн энд оролцсон нэг орс нөхөр хаасан Сибирлд цөлөгдөөд тэндээсээ оргож яваад эрхүү хавцаа нэг брод тосгонтой сайхан Монгол сүгтэй ингээд суугаад нэг охин гарч байгаа гэдэг. Тэгэж их бодож ялаа. За тэр охин гэдэг маань одоо манай мөрчийн хатан. За яг зөрөөд параллел зөрчтэй тэнч 1900-ны үед хятад бас нэг багсрын их зүйн баслага гэдэг. Бид нэрийг яг зөв хэлж чадахгүй хэвдэг юм. За тэр баслагын үеэр жин тэж явсан хэдэн монголчууд одоо манай юуны мөрч кинонд гарч байгаа Домагийн тохирол авсан гэсэн хүмүүс тэнд яаж баларч байгаа тухай
мөн Орос хятадын одоо манжуур салд байдаг. Благовещенск гэдэг хотын бас нэг хятадыг хөөж гаргахтаа нэг тийм айхтар эвгүй юм болсон юм байт юм л да. Өчнө бол хятад зүгээр шууд хөөгөөд голоор гаргах гэж байгаа гэдэг живүүлээр алдгийг нь болоод их том айхтар юм болсон юм. Гэсэн ийм гурван юм дээр ингээд оролцож байгаа манай ноён тэнд бай талчин гурвалж байгаа. Ийм гурван нөхдүүдийн тухай энэ адал явдал маягийн юм ингээд нэг хэсэг хийгээд тэгээд дараа нь хоёрдугаар хэсэг нөгөө гурван маань энэ нутагтаа ирээд байж атал миний айгүйхээд тэгэл янз янзын болсон тэрийг хүчрийг олох гэж тэр баруун аймгаас засагтны дамдин гэдэг нөхөр ирээд тэр хэрэг хүчрийг олж байгаа гэсэн нэг ийм мундаг юм хийх гэж бодлоо л да. Тэгсэн яг нөгөө 2 литрийн савн 5 литрийн ус багтахгүй дээ. Хэмжээгээ ойлгосоо тэр том 2 3 хүмүүсийн тэр олон том түүх айхтар юмнуудыг над чигээр юм бол барахгүй ойлгоод тэгэл лай жоохон багсгаал ингээ сүгэлдээ ерөөсө мөрч дээр урдлах юмнуудыг жижиг шингээгээл. Тэгэл ингээд мөрчсгөлөө биччихэл этэнд явж үзсэн. Бас ихтэйд бол жоохон амжилтгүй явсан гэхэд болно. Өрштөгчгүй юм шүү гэдэг яг одоо чи хүн уншихсан шүү дээ. Хүнээр дамжуулаад манай нэг найз нэрийг өгсөн бүр нэрчгүй юм байсан. За энэ мөрчгээд нэр өгч наачстай. Янз юм байна кино болохоор байна. Танай найзыг пүүж гэдэг үү? Яаж мэддэг вэ тэр? За. За пүүж та их юм нуудаг хүн би бас юм нууж байна. За тогсоо. Нөгөө пүүж болохоор би тэр хэртний найзууд таньдаг. Бизнес дээр хамтарч ажиллаж байсан мундаг залуу байдیں۔ Одоо тэр нээлтэн дээр нэг зэрэгцээ сууд таарсан байхгүй. Оо за тийм. Хашир надад бас нэлээд олон нууц чи ярьсан. Зүгээр ерөнхийдөө мэдчих юм байна. Үгүй. Би ч сонсоогүй шүү. Би нөгөө нэг тим юмд нөгөө нэг соёлтой хандах хэвээр. Би тэрийг хин гэж ерөөс асуухыг хүсээгүй. Хүсэж димэн штэ чи муухай байхгүй. Яг хөө тэгээд програм маань ингээд бас намайг бодвол кино урлагчныг бас нэлээд ойлголттой. Тэгээд ийцээшээ бас ганц 2 хүн тараад уншуулах гэж өгсөн шиг байна. Тэгээд болоогүй. Тэгээд ковид боллоо манай нэг нөхөр маань ажил төрөл өөр болол ингээд. Тэгээ яг за болохгүй л үсттэй гэж үзсэн. Гэхдээ тэр оранж гэдэг газар чинь иймэрхүү юм яадаг гэдэг би сайн мэдчихгүй. Тэгэхээр яг нэг өгөөл үзье юм болох гэсэн чинь харин манай баяржал продюсер авсан. Маргааш өглөө уцтлаа. За олон юм ярихгүй энэ хийн. Зүгээр ихтэй хугацаа эрэхтэй. Бас их олон юм янз юм болно. Бэлтгэл ажил байх хэвээр. Тэгээд 2 жилийн өмнө шахам гэж ярьж байлаа. Тэгэл энэ киноны тухай юм ихсэн юм да. За тэгэл нөгөө зохиол дээр чинь найруулагч болон продюсер чинь янз санаагаа хэлнээр их юм болно. Нөгөө зохиол маань анх фэснаас ингээд баг багаар өөрчлөгдөөл яваал байна. За хэр хөрөөдсөн. Гэхдээ ер нь бол их гэж хэлдэг байх уу? Одоо өөрийн чинь хүүхэд байхгүй юу? Их барьж авсан. Тэр хүүхдээ чи их ноолсон уу? Их ноолдог байх уу? За эхлээл продюсер маань нэг манай продюсер яахтар манддаг хүн л дээ. Та нэг тим байж болох уу юу бол гэсэн байдлаар ихтэл намайгаа игээд алсаас сайхан би нөгөөд хин хийнэ. Ямар нэг байдлаар ингээд ингэж байгаа санааг нь оруулаад одоо чинь энэ 3 дахь өдөр гарч байгаа нэг нэмэх 18 гэсэн хэсгүүд байгаа. Нэг ийм хүрээний хэсэг жаах та нэг жоохон томруулаад ингээд тэгэхээр за сайн мэдчихгүй тэрийг тэр найруулагч зэрэгтэйгээ ярьж байгаа л ингээд юм байгаа гэсэн юм яриа л. Гэх мэтэр ингээд яваад дараа найруулагч орж ирнэ. За найруулагч санаагаа хайлна. Дахиад нөгөө зөрчилдөх юм зөндөө нөгөө продюсерийн юм бас эсвэл минийх та. Хин яг эцсийн шийдвэр гаргахын хүртэл эргэлзэж байна. Тэр чинь бас зовлонтой байт юм байна. За тэгэл ямар ч байсан ингээд нөгөө хэдийнх ингээд ихийн цаг дугуйн дээр авахгүй шиг хийх гал ингээд явж байгаа л ингээд нэг юм болно. Гэхдээ үнцэн юм бол алдаагүй л дээ хинд. Тэрний дараа найруулагчийн зохиол гэдэг юм гарах боллоо. Найруулагч болохоор за үдтэй штэ госхын госон штэ тэр Купертед яагаад бүжигнэ болнаа л гэсэн. Тэгэл одоо би тэр тэгтэл бодож байгаа ганц юм л за миний байгуул энэ кино болох юм бол миний байгуулж ганц гавьяа гай болохгүй юм байна. За одоо би чаддаг юм хийгээд өгсөн нөгөө хэд минь одоо харъя гэж бодвол тэгэл юу яасан. Тэгэл одоо тэр манд ингээл кино болж байгаа бас. За тэгэл тэр бол одоо ихний адал явдал шүү дээ. Тэр одоо юу гэдэг энэ кино хийх үйл явдлын хамгийн тийм жижигхэн зовлон байсан юм байлээ одоо харахад. Тэгээ зовлон их жижиг том гэхгүй өөр төвшөндөө их янз янз л та. Гэхдээ тэр үед надад их том зовлон байлаа л та хин хүнийх нь тааруулах. За ер нь болчих гэж бодож ирсэн. Гэхдээ тэгж төвшөөгүй юу? Төвшөөгөө. За тэгвэл сайн байна. Хиймсэн гэж гэхдээ хамгийн хэцүү юм нь
зөрдөг юмнууд байгаа даа. Тийм. Энд нэг юм хэлэн, тэнд нэг юм хэлэн, би бас нэг юм бод. Энд гурвуулаа өөр дэшээ гэхэлэр би бас жоохон хамгаалчмаар байдаг. Нэг өөрт чинь бас нэг барьчаад байгаа сүнс байгаа шүү дээ зохиолын. Тэрийг хөрөөдгөөд ирхүүл хүн жоохон игдүүцтгэл юм байгаа юм л да. Тэрнээс нөгөө нэг деталь те нэг юм захын эмжээр хаялга дээр бол хүн ингээд тоодгүй. Би яг бас нэг зохиолч нарын бас янз янзын одоо нэвтрүүлгийг үзчихсэн одоо өдрийн тэмдэглэл уншижсэн бас хүнд юмнууд байдаг л да. Тэгэж одоо заримдаа өөр муудалцж байгаа зүйл байгаа шүү дээ. Тим юм зөндөл болдог. Хамгийн том муудалцаа юу вэ? Хаач гэж харин энэ дээр яг үндэ би одоо туршлагагүй гэх юм уу тийм юм үзээгүй дээ тэр юм уу бас л жоохон тиймэрхүү юм шиг байсан би санагдахад яг үндэ юу ч болоогүй юм байлээ. Манай хэд бол айгүй сайхан тийм надаас би бол хэрдээ хүлээсэн анаас манай хэд харин их мундаг хүлээсэн хандсан юм дараа нь тий харахад бол би маяглаад байсан юм шиг байлээ. За явсаар байгаад нөгөө бумеранг нь өөр дээр нь хөрөд ирсэн байна шүү дээ. Их хүчтэйг шийдсэн хүндгэнж бууж ирж байна. За энэ зохиолыг одоо ингээд бас хүмүүс дээр дооргүй ярьж байна. Одоо киног. За энэ одоо Монголын баг энэ төрөлдөө нэлээд одоо юу гэдэг одоо за детектив зохиолыг нэг ангитаар бол хийжсэн тохиол байдаг те одоо яцэг шүдний зөрүү мөргөө кинонуудад социуинч кинонууд байдаг ингээд за юм сериалаар болон одоо цувралаар хийсэн одоо анхны юм болов уу гэж би хараад байгаа юм. Яа тэгэхээр зүг яг одоо гэмтэрийн шин чанартай бол байдаг байх гэж та түрүүнд урдах шиг болсон те. Тэгэхээр энэ одоо бас монголчууд ер нь детективийг ер нь хийдгүү байсан ард түмэн шиг санагдаад байгаа байхгүй. Би бас яг тэгж боддتي. Одоо яг детектив кинонууд гэдэг манайд бас ярьдаг л да одоо энэ хавцас цэрэг манай мөрчиг нариулсан дэлгэр нариулсан 95 гэд эдгээр маань бол сайхан кинонууд гэхдээ яг детектив гэхээс илүү одоо crime thriller тал руугаа гэх юм одоо би бол тэгж ойлгосон зүгээр би тэр нарийн нэр томьёог сайн мэдэхгүй а детектив гэдэг маань болохоор биний ойлгож байгаа шүү дээ цэвэр гинт хэрэг маш уран аргаар хийсэн хэргийг тэрнээс цоцгоор аргаар илрүүлж байгаа одоо магчаач бүдүүлгээр хэлээ л дээ. Тийм зохиолыг киног л одоо детектив гэдэг юм болов уу гэж ойлгосон. Тэгээд манайд бол тийм талаас арай жоохон бага юм уу гэж бодоод бас тэгж бодчиход би энийг цэвэр детектив байлгах гэж бичиж үзсэн. Тэр одоо таны тэр ярьдаг тэр уран аргаар аллага үлдээд уран аргаар илрүүлж байгааг ер нь энэ одоо тэр одоо төрөл зүйл жанрыг яг юу гэж хэлдэг юм ер нь. Тэрийг би харин детектив гэж бодоод байна. Англи юу аллах гэсэн үү? Та нэг тийм тэр яг хоо тийм хэллэг байдаг юм шиг байлаа одоо яг хоо англичуудын тэр өвөрмө сонслог тэр актер консерватив арт юм шүү дээ. Тэгэл нэгэн байшин дотор ингээд одоо эд хөрөг өөрөнгө өвлүүлэхтэй хамаатай янз янзын юмнууд болоод тэгэл тэр дотор сууж байсан хүмүүсийн нэг нь телийдэг тэр хаалсан хүн зөвхөн тэр дундаас хайдаг ч гэдэм үү. Нэг иймэрхүү чиглэл их хүчтэй хөгжсөн. Тэр загварыг л барьсан гэх үү дээ. За тэгвэл нэг асуулт. Дахиад асуулт. Таны тэгвэл ер нь ингээд одоо би энэ зохиолын одоо үзэл санаа их булг нь хаанаас гарсан уншигт олж өгөх гэдэг юм. Эхлээд. Тэгэхээр та бол таны хамгийн унших дуртай ч юм уу, сонирхдаг ч юм уу, уншдаг байсан зохиолч бол одоо детектив зохиолчуд бай таарахад байна зүг үү? Тэглээ. Та хэлдэг. Ганцхан детектив талаас ярихад бол би Агата Кристигийн зохиолыг бол тэгэхээр шимтэж залуу байхаас л уншижсэн. Ер нь их нь уншсан болов уу гэж бодох юм. Тэр тусмаа Мисс Марпл, Эркюль Пуарогийн тухай эсвэл их дуртай л. Энэ одоо манай мөрчмөр гараад бас гайгүй хүнд хүрч байгаа шиг хүмүүс бас нэг тийм Монгол маягийн Шерлок Холмс гэж ярьж байгаа. Энэ бол мундаг том магтаал л да. Гэхдээ би бол зүгээр өөрөө бодохдоо яг тэр Эркюль Пуаро маягийн ингээд янз янзын уул мөр хайгаад одоо юу гэдэг хурууны хай өсний юу гэдэг чинь тийм юмас илүү дандаа хүнтэй яг хүний дотоод ярьж зангийн таньж авчиж энэ гинт хэрэг хүм мөнөө биш гэдэг таньж авдаг нэг Эркюль Пуаро шиг тийм л нэг сайхан Монгол ирэл байлах гэж бодсон хантай юм. Сэтгэл зүүн детектив маягийн юм ба штэ. За одоо тэгж хэлж болох байх. За баг одоо нарийн ярих юм бол сэтгэл зүйч ингээд нөгөө өвчтөнтэйгээ ярилцж байгаа тэр хүн уншаад бүтэн ингээд нэг бүтэн зурглаа гаргадаг маягийн одоо үеийн одоо арга ажиллагаатай детектив байх нь штэ тийм ээ. Одоо манай энэ дээр очиж байгаа дамдан маань юу л да. Хүнээс тэгэхэд тэр өдөр хаана байсан чи юу хийсэн гэдэг ингээд хүн тулгаад асуугаад байгаа ш. Заримтай нинэлдэл, заримтай нуурлал, заримтай муудалцаал ингээд сайхан зүгээр юм ярьж байгаа юм шиг бүтэн дундаас юм гаргаж аваад байдаг нэг тийм л хүн байх гэж үзсэн. Гэхдээ манай ариутгч бас хэлж ирсэн. За
яг миний бичний юм шүү дээ. Яг ингэ явахлаар энэ бол одоо ном уншихад бол сайхан байна. Гэтэл кино гэдэг нь өрсөлдөлийн урлаг хүнд зүгээр л нэг юм чигтэйхэн бод тулсныг амтал байраа их утгартай болно. Тэгэхээр заавал тэр Шерлок Холмсын юмнууд орж таарна. Эвтэйхэн сайхан оруулсан байлээ дээ. Тийм гоё шигтгсэн юм байна. Эвдэхгүйгээр тий. Тий, би бол тэгж ойлгосон. Гэтэ би нэг юм таны хэлэнгүүт шууд анзаарж байгаа нэг юм байна. Киноны нэгдүгээр нээлтийг үз. Одоо энэ дамдын бол яа харахгүй яг нэг юм. Тэр нэг монголчууд ч бас яг нэг тэгээд ингээл шалгаагаал шаазгаа шиг шаг гэд яриад идэх хүмүүс биш шүү дээ. Хэрвээ энэ санаж байгаа бол одоо монголоор аялсан аялагч нарын одоо битсэн тэмдэглэлээрээс бол яг тэгээд юм шалтар болтор хов ярдгүү. Ер нь их том зураглаар юм ярддаг гэж цагаагаар магаар ахуу мохоогоо ярддаг. Тэгээд жижиг садыг юм чид чад гэсэн яриа ярдгүү хүмүүс гэж дүргсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр одоо юу гэдгийг хэв загварыг энэ хүн дээр гараад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол таны дээр хэлж байгаа тэр англи маягийн юм уу тэр нэг яадаг зүгэл тэгээ монголчууд нэг ийшээ харж асуухтаа дайруулж асуудаг штандаа тий. Тэр соёл яг энэ дээр харагдаад үнэртэд байгаа юм. Энд миний гайхаас илүү найруулагч жүжигчдийн маань авьяа илүү хавхлаа гэж би бодож байна. Яг тэр хэд маань бас орондоо зөндөөд юм ярьж янз янзын болдог юм шиг. Би яг зургийн дээр болгон байгаагүй л гэхдээ ингээ харж байхад бол бас тэр талаар нэлээд л яриа болоод их ажилтг юм байлээ хүмүүс чинь. Тийм тань тэр найруулагчин танд хэлдэг үгийг сонсохоор яг надад мэдрэгч юм л та. Ингээл нэг сайхан бясалгаал жохон бодоод байгаа хүний ч одоо хэн үзээс харин тийм. Тэр чинь заавал өгүүлэмж байх хэвээр үйл явдал байх хэвээр шүү дээ. Тэгээд ямар санд за тэгжсэн зохиол байж та. За энэ дамдныг шагаа хайж байна. За нэг тавигтдод ингээл явгаа өрөөндөө зоогоол ингээд сууж байна. За ингээд бодлоо та. Бодохгүй ингээд ах хичнээн гэж бодох юм. 2 бодыг 3 бодыг 10 бодоод тэгвүүлэхгүй. Тэгтэр жиг сая юм хийн шүүгээд. Тэгсэн тэр үнэхээр зөвд байсан юм байлаа. Одоо яг суралцж байгаа би суралцж байгаа надад бол тэр чинь бас том хичээл л дээ. Тийм байна. За би нэг одоо манай нэвтрүүлгийн ивент итгэж байна. Дуртад хоёлаа цааш өрөөстэй тийм ээ. За ингээд одоо манай өнөөдрийн онцлог сэдв одоо мөрч киноны зохиолчтой уулзж байгаа уулзалтыг маань одоо таны аялыг би дурлалын ураатай A-Star Mongolia компани одоо ивент итгэж байна. Тэгээ од мөндрийн одоо A-Star Mongolia нь болохоор од мөндрийн багийн одоо бурхтын домог нэг уран зураг хөтөл нэвтрүүлүүдийн хөтлөгч нарыг дагуулж яваад Туркийн одоо тусгай аялал гэж нэрлэдэг. Спешиал аяллыг хийж байгаа. Энд одоо Туркийн Анталия, Кекова, Далиан, Демпре, Мира, Фетиг зэрэг тийм Туркийн их алдартай хуучин ер нь Туркийн газрууд чинь ерөөсөө Ферс, Грек ерөөсөө яваагүй тэр гэрчлэл бараг байхгүй байхгүй юу? Тэр Ром гэд тэр бүх хотуудын төөрөдөр яваа тэр түүхүүдийг ярьж өгөхөөр ийм тусгай аялал зохион байгуулж. Одоо энэ ерөөсөө 5 хүн бүртгүүлэл үлдэхт суудл үлдсэн байлээ. Тэгээ та бүхэн бас одоо энэ A-Star Mongolia-гийн аяллаар од мөндрийнхэнтэй Туркийн тусгай аялалд бас явахыг урьж байна. За ингээд одоо манай нэвтрүүлгийн дундуур гарч байгаа реклам дээр тодорхой мэдээлэлүүд аваад холбоо барих утас нь бүртгүүлэхийг хүсэж байвал холбоо барих утас нь 72 00 92 00. За A-Star Mongolia таны аялыг би дурлая. За ингээд одоо хоёулаа нэвтрүүлгийн зохиолын одоо эрэл хаагуулын талаар бол ер нь нэг төсөөллийн авчлаа. Би танд гэхдээ нэг зүйлийг хэлье. Та их даруугүй хүн байна. Гэхдээ би танд яг би ер нь бол хүний худлаа магтах дургу. Та бол яг пионер хүн байна. Ямар пионер гэхээр ерөөсөө мөс хаглаад эхний зураасыг атар газрын эхний анжсыг татсан гэдэг шиг детектив зохиолын энэ жанрыг одоо кино зохиолд оруулж ирж одоо хамгийн том зоригт энэ чинь эр зориг. Амжилтгүй болсон ч гэсэндээ энэ чинь эр зориг байхгүй энэ чинь хөдөлмөр. Тэгэхээр ийм хүмүүсийн хөдөлмөрөөр одоо жишээлбэл таны энэ киноны зохиолыг юм энэ зохиол ерөөсөө дараагийн залуучууд илүү гоё хийнэ гэсэн. Та тэгэхээр эхний стандартын тогтоож иж гэсэн үг. Тийм болохоор бас яг даруй байх гэдэг зүйл сайхан зүйл гэхдээ бас үнэн байх гэдэг чинь бас сайхан зүйл. Санд би бас баярлалаа гэж хэлмээр. Яг бол зохиол гэдэг чинь тийм нэгт бичнэс чинь тийм сайхан таатай зүйл бас биш байхгүй. Үнэхээр хүнд ажил байдгийг би мэднэ өөрөө бас. Гэхдээ кино гэдэг бол найруулагч, продюсераараа явдаг хуйлттай. Зохиолууд ингээ байж болно. Тэрийг эргээд ам оруулсан хүмүүс маань одоо найруулагч, продюсер гэдгийг бас мартаж болохгүй. Тэлгүй яг уу. Би тэр өрөөсөө найруулагч одоо энэ киноны ингээд зүгээр ингээд одоо постэр шүү дээ. Одоо самхаа зурагт хуудас. Тэгээд ер нь кино үзэж явах дүрслэлийг харахад хүртэл ингээд манай үнэхээр бас одоо за нэг Холливуд гэж нэг Холливуд гэж ер нь стандарт бол биш шүү дээ. Цагаад болох юм бол зүгээр дэлхийн одоо тий одоо том кинонуудын одоо ялангуяа Солонгосын киноны одоо юу гэдэг тэр нэг юм өнгө найруулга жанр нэлээх хүчтэй орж ирсэн болов
маш их суралцсан юм байна гэдэгт анзаарчихсан л та. Ялангуяа энэ киноны тэр нэг өнгө тавилт болохоор надад тэр нэг юутэй их төстэй санагдсан. Солонгосын кинонуудын хэрэгэлдэг аргуудтай нэг ялангуяа тэр паразит гэх киноны тэр нэг юм жоохон юм хүнд өнгөнүүд өгч ингэж юм гоник төрүүлдэг ч юм ингээд нэг юм таалагчгүй байдлыг өгж байгаа юм надад тэгс мэдрэгдэжсэн байхгүй. Гэтэ би бол буруу ярьж болно бас их тэрнээр. Би ч гэсэн тэр тухай сайн ойлголтгүй сайн гэж ерөөсөө ойлголтгүй. Гэхдээ ингээд нээлт болоод киногоо яг ингээд бүтэн өнгө тавьсан бүх дуу мөн ингээд яг намар болцсон харахад надад бол бас өөр дуалмар санагдсан. Чи ямар гоё болов вэ гэж. Тэгэхээр би бол одоо энэ кино найруулагч одоо камерын ажил за ер нь бол энд нэг одоо бүтээц хийц талаас нь шүүмжлэх юм уу тийм ингээд шүүгээд байх юм бол баг байхгүй. Харин энд нэг зүйл байгаа. Би бас яг тантай ярьж байгаа учраас илүү зохиол болон таны оролцооны талаар илүү ярих хэрэгтэй. Хичнээн одоо найруулагч зохиолч байлаа ч гэсэн нэг овоо босгоог бол шаазгаа хаан суух гэдэг чинь. Тэгээд овоогийн чинь яаж хийж байгаад босгоно гэдэг чинь өөрөө бас хөдөлмөр байгаа юм. Тийм болохоор би энэ бас одоо юу гэдэг киноны одоо дөнгөж нэгдүгээр ангил үзсэн шүү дээ. Зөвхөн Монголд болж байгаа тэр нэг хошуунд болж байгаа үйл явдалтайсэн. Тэгээд ингээд нэг шторк одоо тэр нэг сурчлагыг үзэхээр чинь бүр одоо хүний хүрээ хятад яваад лах шиг байна тий. Гэх мэтлэн. Тэгэхээр би зөвхөн таныг бас нэг тэр холоос ингэж далаацтай ихлүүлсэн ч гэсэндээ тэр юмнууд элементүүд бас тодорхой хэмжээнд шингэж орсон юм байна гэж харсан. Оруулах гэж орсон. Тэгэхгүй бол зүгээр бас нэг нэрээ ингээд нэг хөдөөний гэрт тэ нэг агууд юм уу уул хадаар яваад байл чинь бас жоохон витэрт болчих гээд байгаа. Тэгэхээр зохиолч найруулагч бол байсан юм гоё хийсэн юм байна. Дээр нэмээд энэ жүжигчдийн каст их сайн юм санагдсан. Үнэхээр сонголт. Нэг ингээ анзаараад тахаар. Дээр нь дахиад нэг юм байгаа нь костюм. Хувц. Би бол энд одоо нэг ер нь бол би бас кинон жоохон шүмжэлтэй хандж байгаа хүн энэ дээр бол жоохон юу яаг нэг ер нь нэг тийм хийлэх баг байсан. Тэгээ би бас дотроо айгүйх нэг бас баярлсан байхгүй. Чи одоо бас монголчууд ингээд нэг Монголын ингээд үзүүлчихс кинотой нэг чинь гоё юм аа гэдэг маягаар. Чи сериал шүү дээ гол нь бас. Тийм. Зүгээр сериал чинь зүгээр бас хямдхан байх гэдэг те ингээд нэг тэгтэл 10-10 ангийг анги өрн баг бүтэн хэмжээний уран сайхны каноны хэмжээнд бичнэ гэдэг чинь хийнэ чинь бас том одоо магтаал гэж би бодод байхгүй. Магтаал байгаа л та чаавас. Тэгээ би ч гэсэн урд нь бас гаднаас л харж өгдөөсөн нэг жирийн нэг үзэгч байсан. Тэгээ яг энэ киног ингээ хийж их явцыг харахад одоо ингээл найруулагчийн баг оператор дуу хувцас хэрэглэл нүгэр үнэхээр бас л хэцүү ажил байдаг. Үнэхээр том ажил байдаг юм. Энд бүгд нэг зангидж байгаа нүдгээ айхтар хэцүү юм бэ. Тэгээд энэс хойш би бол хүмүүсийн одоо монголчуудын хийж байгаа бас л хүнд нөхцөл манайхан чинь бас юм хийгээд идэм байх шүү гэж үнэхээр өөр нүдээр харсан. Одоо би бас олон юм ярьдаг л хүний нэг байсан. Одоо бол бодлоо. Амадаа зоруулсан да. Яг адилхан. Та хоёр бол адилхан дуул юм болсон юм байна. Би ч гэсэн энэ ярьчаа за да бас ийм юмыг болсон магтах юм бол магтчих хэвээр байна гэдэг бодлоор кино чатаас гарч авсан. Одоо жоохон хов сонсъё. Кино бүтээж явах явц бол тантай холбоотой, найруулагч болоо жүжигтэй холбоотой ерэн сайхан манай сонсогч нар чинь одоо ховчин хаяа бас ингэж их юу лээ стресс тайлтсан шүү дээ. Нэг хов сонсъё. Манай мөрчд гардаг дамд маань хов соц гойл байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан л болоод байна л да. Бас ингэж мөчтэй эхэлж байгаа шүү. Яг би жоохон холоос ч их гэдэг юм дээ. Ингээд одоо 3 дугаар анги дээр нэг нэмэх 18 хэсэг бий. За яг тэр юун дээр миний бичсэн дээр бол жижигхэн нандд маань ингээ хүрээнд очиод нэг юм одоо улааны нэлмээр юу л хинта тийш очиж байгаа мөч байгаа нэг юм хийсвэс. Тэгсэн энийг томруулмаар ингэж нөгөө кинонд чи өнгө будаг нөгөө орчин ингээл ингээ баахал юм шиг өөртөө мэдцгээ. Би бол надад ч орохгүй мэдчихгүй л архилсан. За тэгсэн эхний 3 хангийг ерөнхийдөө ингээ өнгө тавиагүй юу байгаагүй та ярьж үзэх үү гэдэг тэгсэн энэ продюсер нь би тэгдэггүйгээл яваад очсон. Гарлаа. Юу гэж тэгээд хөлрөөд юу гэж бас хаваа намаагүй асуумар ингэж болж байгаа нөгөө бүгийн продюсерд бас суудсан нөгөө юугаа шалгаж байгаа шүү дээ. Юм хэлж болтгүй. За яг энийг цаашаа дэлгэрүүлж яриач ирэхгүй байх. 3 дахь ангийг вүүдэр хэсэг дээр нь тэр юмнууд гарах юм. Бас нэг бодлын жоохон айс ицсэн юм зээл юм боллоо. За нэг энэ бол социалист хүмүүжлийн хүлээсэнд дөнгөнд баригдсан хүний нүүр улааж байгаа юм байна гэж ойлголоо. За яг бас тэгж хэлж болох байх. За нэг тийм. За яг тэгээд дотор хавж ирчих юм уу? Нэг юм бас одоо кинонд ингээд өөрчлөлт янз янзын оруулна гэж ингээд нэг найруулсан зохиол гэж яг үед нь би хэлсэн байхгүй. Яаж ч өөрчлөлт болно. Одоо нэг л кино болгох юм болгож байгаа юм байна. Тэгэхдээ би 2 юм арднаа. Нэг нь
хатныг 10 Оросоос наашаа авчирч 80 авчирч өгч байгаа тэр нэг овоон дээр нэг уулзах хэсэг байгаа. За тэр жижиг гэсэн л да. За тэрэнд хас ч юм уу өөрчлөх гэж оролдохгүй шүү. Тэр хамгийн хайртай нэг байхгүй. Айгу гоё хэсэг санагдсан зүгээр. Мэдгүй одоо л харах гал билээж байгаа шүү. А нөгөөх нь энэ Дамдин гэдэг нөхрийн нэр усыг яахгүй шүү. Нутаг усыг өөрчлөхгүй. Нэрийн дор өөрчилж болно. Нутаг усыг өөрчлөхгүй шүү. Яг тэгэхээр манай аав юм байна удам судар нутаг гэсэн нэг юм тийм би оруулах гэж их зүтгэсэн ухаантай өөр хайн нэг битсэн юм. За аль нутаг? Одоо би тэрийг ярих гэж байна. За тэгээд зураг хулаад хялганд очлоо. Тэгсэн намайг юунууд өрөөнд оруулаа л да гэрт жижигчтэй. За тэн чинь ингээд апартмент май сууж байгаа. Бихээ манай ноён тоглосон. Тэгээ ялалт тэгээ хангаагаад бас тэр нэг айхтар нөхөр байгаа. Би тав ингээд ирэл. Тэгэл яг орой шөнө орой чатсан ингээд суугаад нэг юм уу цай. Сүтэ цай уулаа л да. Тэр апартмент мен тэнд сүтэ цай уудгүй кофе уугаал. Тэгсэн чинь ингээд жоохон суужсэн чинь ялалт гэдэг. Би одоо найруулагчнаас асуух гал байгаа юм л да. Би аавынхаа нэрийг энийг би яаж болох мэдэхгүй. Гэхдээ одоо дүүрс хэрэг аах нутгийнхаа нэрийг оруулаад хэмсэн гэж бодсон юм. Тийм боломжны хэрэг байдаг юм бол бас нэг хазар өдр бас өөрийнх нь юутай холбоотой байлаа. Тэрийг авчирч кинонд оруулах гэж бодож ирсэн юм байна. Тийм юм а хэллээ. Тэгтэл би чинь дотор за тэхгүй дээ гэсэн юм гэдэг гэж байгаа чи. Ягаад тэгэхээр би чинь хоёр хондын өөрчлөлт байгаа шүү дээ. Тэгэл хөдөлшгүй хоёр зүйлтэй байгаа шүү дээ. Тэгтээ одоо юу ярьж байгааг хэлж арай чадахгүй чинь дөнгөж танилцаад байж байгаа. За тэр ч одоо яа гэм бол найруулагч тэр юу хэлэх юм бол гэсэн. Ихэд чи айл нутгийн юм бэ гэл тэгсэн чил. Нөхцөний дэрхэн чинь говьтан даруй. Оо за. Тэгсэн говьтан даруй гэдэг нь кинон дээр болохоор чинь засагт хаан Эрдэнэ байсан шууны хүн гэдэг байгаа шүү дээ. Яг тэр нутг байгаа байхгүй. Тэгтээ би олохнуудын засагт хаан Эрдэнэ байсан шүү. Эрдэнэ бэс гэдгийг бас жоохон айгаад ингэж болдог юм бод нэг тонгодог тамирчиг болох гэж. Энэ засагт хаан Эрдэнэ байсан шүү. Олохнууд өгөө гэдэг. Яг манай юу байхгүй. Яг тэрийг дуурайсан юм шиг болчих бас жоогоос зориулгүй Эрдэнэ бангийн хөшөө болгоод олохнууд гэдгийг оруулахгүй ингээ явцсан байсныг. Тэгсэн чинь хэм байд гэдэг байна. Шууд тэр наалтчих тий. Яг айгуу гой сарагсан тэр надаа. Тэнгүүт би нөхөр минь гэж хэлж чадаагүй л да. За чи дайрж асуу. Халин гэл ирээд төрөлөг. За болоо. Тэр бол их гоё тохиол чившиг надад санагдсан. Тэгсэн яг дараа нь гэнэн дээр манай нөхөр юу яаж ирв үү? Тэрийг хэр зэрэг болгож гэсэн чи өө сайхан хийсэн байна уу? Тэгээд чи өөрт нь байгаа юм а хүн яг бүр ингээд яг жүжиглэхгүй үр шүү дээ. Үнэхээр яг өөрөө ч гэсэн тэр надад харахад бүдэг. Бүр нэг дотроос нь гоё гарч ирж байгаа шиг. Засагт хаан Эрдэнэ байсан шууны их тогтон овгийн намцрайн дамнаг гэдэг хүн байр ихтэй ингээл одоо мондөг ямар даач гэрх шиг чигтэй гоё. Тэр одоо их сайхан санагдсан. Тэр одоо миний андуураг бол говьалтай ховдын гэж хоёр даруй байдаг. Даруйн нурууны хоёр талд нь байдаг. Сотоо бол даруйн нуруу хоёрын донд байдаг. Одоо миний яг бодож бичсэн тэр газраас нэг 5 км-ийн зайтай байна уу да гэмээр газар юм байлээ л дээ. За. Тийм нэг болж ирсэн. Сонирхолтой юм байна. Энд чинь гэхдээ нэг юм хувь зохиол гэж нэг юм байдгийн. Тэгээ би их айхтар тийм сүсдэг бишрэлгүйч гэсэндээ ер нь монголчууд иймэрхүү үйл явдлыг дандаа ерөөлттэй юм байна гэж ярьдаг шүү дээ. Тэгээ тэгэл өнөөхт кино эхлэхээс эхлээл ерөөлттэй л ихсэн юм. Тэгээ би ч гэсэн яг эргэж бодсон. Би ингээд бас уртанд хэд хэдэн газраар яваад болсон бүтээг нэг тиймэрхүү байсан болохоор би ер нь эцэг кино гаргаж итгэхгүй л явжлаа л да. Тэгэхдээ энэ юм хад нэг л тийм бас би айхтар артист гэдэг айхтар юм яриад байгаа. Гэхдээ нэг тэр бол Монгол хүн байна да бас нэг сайхан зарагцсан тэгэхээр. Тэгин штэ чам бид нэр зүгээр ингээд нэг амны бэлгээр гэдгийг хүртэл ингээд ярьдаг хүмүүс штэ бас. Хичнээн ингээд тиймд итгэдэггүй ч гэсэн чинь нөгөөс ерөөлөөр гэж юм хардж явдаг. Тэгээд одоо бас тэнд дээр чи одоо 104 хоног гэсэн тэр яг хялгантад одоо хэдэн чанарын зураг авсан мэдгүй. Тэр хооронд би 2 удаа очилдоо 7 хоног юм аа. Тэгэхэд бас хүнд юм байлээ. Одоо намайг би 2 дахь очлт дээр да би нэрийн хэлгүй хөрөнгөрөө. Манай гол дүрний гэж үчигч маань. Намайг өгдөө очих зүгээр л байлаа л да. Тэгсэн чинь л өдөр гараа болчихж байгаа. Тэгээд тэр чинь одоо энэ гол дүрний жижигч нэг юм чинь. Ингээд юу яахгүй байлтай байсан. Бүгд хүнд байдлаар нөгөөх маань өөрөө их зовж байгаа. Тийм шүү дээ. Энэ олон хүний ажлыг би баллах. Үнэхээр тэр чинь амар чигтэх олон хүнтэй мундаг ажил байсан. Яг би яг тэр ихтэнд намайг оруулсан бай таарсан. Тэр шин тэр хүн яаж зовж чадж байгааг би бол дотроо мэдэрсэн л дээ. Тэгэл эмдэг дээр шахаадаж махаадаж янз янз юм болсон. Тэгэл
имээ угаал зүтгэл гараад ирсэн баатар шүү дээ. Тэр нь өстөө тэгэхээр бахархсан. Тэр хүний гар хугарах зүгээр үед гар хугарахаар хоёрын хооронд 3 дахин илүү өвдсөн баха тий. Одоо би өөрөө бас нэг хөлөм мөнгө тоолдог. Тэгэхээр нэг хурмуруу тулганд. Би чинь тэгэхэд чинь ер нь л тэргэн дуудах дээр л өгдөг юм гэсэн. Тэрийг харчаад тэр бол яа сурах чийггүй шүү. Ер нь бол тийм юм бас олон улсад манай хөөтөн мэдмэс бол тэр одоо оператор юм нэг нь бас гараа гэмтэж ирсэн оператор хатнаа маань халтраад тэр нөгөө хялунд чинь ер нь их чихтэй шүү дээ. Тэгээ бадын эрг дээрх шавар дээрх шигээл гэсэн юм. Тэгэл оператор нариулагч хатнаа маань тийч хатгаа хөрөөж ер нь манай лайн продюсер лайлаа гэдэг. Тэр маань нэг өглөө харсан чи бүр ингээд лум яач гэсэн чи шинжэнгөө ажиллаа гэсэн ямар ажил хийсэн гэхээр нөгөө хийж байгаа бүгдийг баахан хатгаа болон ханаа том уу янз янз нөгөө хөтөн хөтөн зураг авчихсан. Тэр нөгөө цагийн тарианд ингээд сумын дөрөв зөөж үсээр гадагцсан. Юм их болсон. Тэр гэр чинь бас. Тэр явдалтай баха. Тэр бол зүгээр нэг хүмүүс ингээ хараад нэг хідэн камер барьж байгаа л хийчдэг гэдэг шиг. Би ер нь бол тэгжид бодож байсан хүмүүсийн нэг гэж болсон тэгсэн айхтар юм билээ. За одоо төсөөлөл л доо ингээд чин зүгээр нэг юм топ тоосоо өрөөд байшин барьж авчих дандаа хүн оролцож байгаа байхгүй. Тэгээ тэр хүн чинь зарим нь тэр өдөр арын шин нөхөр байна. Зарим нь сайхан ад жаргалтай ч юм уу сэрэг зарим нь унтсан байна гэл янз янз байгаа шүү дээ. Тэгэл тэр бүх юмнуудыг чинь муу сайн юмнууд нь бүгд эцэнд продюсер дээр буудаг юм байна л да. Харж байгаа. Тэр бол том ажил, том хэцүү ажил байдаг юм байна гэж ойлгосон. Продюсертай их баярлж байгаа юм боо. Энэ киног болоход бол их хамгийн их үрг үүсгэсэн. Одоо манай нариулагч мөрч киноны их нэг гэж нэрлээд бичсэн байсан. Би бол яг зөв гэж ойлгосон. Тэгээд бас нэг өөрийн сонирн байх юм мэдгүй. Нэг ийм юм байгаа. Манай хатанд болсон заяа гэдэг нэг юм байгаа да. Би тэгээ хоёр дахь хичээл дээр ингээ байжсэн чинь тэр нэг эмдэг мөрөн дээр мордоод нэг өтгөн ингээд авцгтаагаад араас нь хуцаж байдаг нэг тийм хэсэг байдгийг. Кинон дээрээ юу? Кинон дээр байх. Тэгээд ингээ мөрнөөс ингээд суулж аваад гэсэн эйгүү тийм. Тэгсэн нэг зураг сонсон чинь заяа маань өөрөө тоглоно гэсэн гинэ тэрийг. Тэгээд тэр чинь одоо барлан тоглох гэсэн тийм. Тэгээд яг хүмүүс зөндөлтөж болохгүй гэж хэлж байсан юм. Би гэрт нь ороод заяад заяа чи өөрөө явах гэсэн гэдэг. Тим юм бол байхгүй штэ гэсэн чинь ёо ингээл буруу тийш харж байгаа бүр нэг тийм залхсан дург үтсэн одоо олонч хөлсөн бол та. Тэгээд аавч хүн тэгээ хэлж байгаа хүн ингэхлээр уг нь бол миний дургу хүрмээр байдаг. Тэгсэн би бүр бас бахархсан штэ. Энэ хөвгүүд ажил мэргэжилт ингээд тийм гой зүтгэл гаргаж байгаа ямар их л сайхан байсан. Тэгээ явахдаа бид байгаагүй л дээ бас энэ болохгүй штэ гэл. Тэгээ одоо яаж хийсэн би одоо харъя. Бодвол суулгаагүй орлон тоглогчоор хийсэн байлгүй дээр гэж. За яг одоо тэр бол бас тэгэл таавар болж идэх юм шүү дээ. Тэгээ одоо би бас харах гэдэг тэгээс үгүй. Энэ одоо жүжигчдийн нэг хоёр янз юм байгаа юм л та. Энд чинь бас нэг талаараа ингээд өөрөө хийх гэдэг чинь тэр хүний бас амбиц тэгээд өөрийнх нь хүсэл байгаа. Дийтэл нөгөө нэг аюулгүй байдал талаасаа киноны үйлдвэрлэл тасрахгүй байх талаасаа тэр хүний бас тийм эрсдэлд орж болохгүй гэдэг ийм л хоёр зарчмал хоорондоо үзэж байгаа шүү дээ. За энэ нөгөө нэг би андуураг бол одоо Тэнгисийн эрэг 247 дээрд оролцогч хүмүүстэй өмнөх. Тийм би тэр дэвтрийн ойлголт л да. Харин тийм би тэрийг харин за чи юу лээ гэсэн. За тэр нэвтрүүлэгт орохдоо би жүжигчнэр сурсан гэдэг ярьж байна. Тэгээд би тэр юм байна. Бүр дараа нь би бичлэг харсан л да. Тэр юун дээр ярьж ирсэн юм. Би нэг сайхан хатны дүр тоглох юмсан гэж ярьж ирсэн. За. Тэгсэн дэгөөт дүрдээ ингээд тоглосон. Бас нэг хөв зохиол юм байлгүй дээ одоо бол. Тэр одоо манай алтан гişүүд маань энд бас бичиж байна л да. Одоо 3 дугаар ангийн үртэл нь үдцсэн байгаа. Одоо тэр 3 дугаар ангийн чинь үзгээд одоо энд ингээд байж ядж гин гэдсэн. Та байтхад тэнд хүмүүсээс байж ядж байгаа юм биш үү? Тэгээ одоо би чинь яг фолиныхаа ингээд бичсэн нэтрээгээл явдаг. Гэтэ би чинь киногоо бас л 3 дугаар ангийн л үзчихэл одоо цаашаа мэдэхгүй яг ямар байдлаар хийж үү. Харахад бас л хүлээж ядж байгаа л хүний нэг. За би одоо бас энэ нэвтрүүлгийг бид бүхэнд хүргэхэд одоо хувь нэмэр харуулсан одоо ивент итгэвч Од мөндрийн алтан гişүүдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр энэ нэвтрүүлгийн одоо энэ ингэж бүтэж байгаа одоо хувь нэм үйл хэрэгт бол одоо алтан гişүүдийн маань оролцоо маш их өндөр байдаг. Өнөөдрийн онцлог сэдвийн одоо ивент итгэвч одоо ивент итгэвчээр бол манай алтан гişүүд оролцож байгаа шүү. За ингэ цаашаа явъя. За одоо ингэнэ. Нэг асуулт байна. Одоо энэ эхнээс явц. За одоо энд нэг мэдээж нэг ер нь киноч нэг юм байгаа шүү дээ. Энэ зохиол бол нэг асуудал байна.
тэрийг шийдэхийн тулд болж байгаа үйл явдлуудыг одоо өрнөл. Тэгээд тэр шийдвэрээ шийдэж гин үү, шийдэхгүй дуусч гин гэдэг дээр ингээд дүгнэлт гэсэн ийм л үндсэн одоо кино зохиол байж байгаа шүү дээ. За тэгвэл энд одоо угаасаа ихнээсээ энэ кино ихэхдээ асуудлаа шууд тавьж байгаа гэсэн. За энд одоо аг нас барсан. Аг үхсэн. За агийг одоо хэн алсан бэ гэдэг асуудал гарч ирсэн. Одоо би үзэгчдээс өмнө одоо нэг асуулт асуумаар. Үнэхээр логикоор гэдэг чигтээ учир зүйн дараалалаар нь ингэж хөрвүүлдэж олоод алуурчныг олох бололцоотой юу? Эсвэл энэ үнэхээр санамсаргүй явдлаар дүүрнэ. Ядаж нэг 408 зөкс рүү хаашаа явахаа мэдэхгүй байгаа манай сонсогч нарт ядаж нэг урд зүг рүү хар юм хой зүг рүү хар гэдэг тэр чиглэлийн өгөөч л гэж. За би урд болон хой зүг рүү хар гэж хэлж чадахгүй. Тэгж хэлэх юм бол одоо нэг продюсер гэдэг чинь данжаадыг хэрчдэг шиг намайг хэрчдэг. Яг нэг юм хэлээ л да. Аг энэ Facebook дээр группуудын юу гарч хаад аг өхөөгүй байж болно магадгүй гэсэн юм яриад байна. Аг үхсэн. За ийм л юм хэлж чадах нь. Цаашдаа энэ кино маань явсаар хагаад ямар байдлаар болох вэ? Түрүүний хэлдгээр ямар яг логиктороор хөөж яагаад болох уу? Эсвэл ямар санамсаргүй явдлаас болж болох уу? Аль алийг эргэлж болно. Ер нь бол анхааралтай эхнээс нь хэлж байгаа юмнуудаас зөв шүүж явж чадаад байх юм бол киноны төгсгөл дамныг дүгнэлт хүрэх боломж бий хэцүү гэхдээ. За та нар ахаад нэгдүгээр ингээ 3 удаа үзээрэй. Нэг ер нь бүгдийг үзчихэж тэгнэ. Гэхдээ энэ надад нөгөө чинь кино шүү дээ. Чинь хүн ингээд кино үзсэн чинь бас entertainment өөрийгөө ингээд хөгжөөн, баясгах нь уурлуулна. Тэгээд тэрийгэ дагаж өөрөө амьдрын шүү дээ. Тэгэхээр би бас нэг үзэгч би ч бас танаа талын хүн биш байхгүй юу? Би ч өөрийн хүмүүстэй манай талын хүмүүс үзэгч нь тэгээд тэдэртэй дуусуулах. Тэгэхээр ямар ч байсан гэсэн ингээд нэг утасны үзээр өрөөд ингээд мэрсээр бодвол хүрэхгүй юм байна гэж ойлголаа. Одоо детектив чинь яг нэг үзээр байраад явсаар гад очиж байгаа шүү дээ. Яг нь тийм одоо арга одоо мөрдөгч байгаа тий. Тэгтэл шаал өөрөөс үр дүндээ хүрдэг мөрдөгч байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л дээ. Тэр утсыг чинь дамдин бараг барьж гал байгаа. За тэгсэн чинь маш олон утас гараад ирнэ. Энэ баах утас. За тэр дундаас л манай хүн энэ олон дуулцсан зүү утас олоод авна да. Тэгэхэд тэрийг бодвол хүчнээ юм дундуур нь санамсар тохиолдол гарна. Манай хүн явсаар агаад нэг юмд хүрнэ гэхээс би цаашаа хэлж болохгүй. Тэглүү яах вэ? Тэр чинь мэдээж хэрэг чинь хоёр тэрийг ярьж юм л энэ киног одоо хийгээд яваад тий. Ер нь хийгээд явах тий. Тэгээ бас нэг юм байд юм. Нэг үзэр бариад явж байгаа дахиад нэг үзэр өрөөж тэр хоёр нь хооронд нийлцдэг тий. Мухар гохцоо барьсан явж идэг гэсэн. Нэг уцгаа явж нөгөө уцаа салаа явдаг тохиолдол бий. Ернүүд би бас тэр нь манай үзэгчдийг их л янаглах юм байна да. 10 анги одоо эн чинь хизээ дуусвал хамгийн сүүлийн анги нь 5 сарын 8 гэж харагдав. Тэгвэл 7 хоногт нэг анги гарсан юм байна. Тий, вүүгээр 4 өдөр ороод НТВ-гээр бүтэн өдрүүд гараад байх юм байлээ. Тэгэхээр 7 хоногт нэг гарна. Тэгэхээр чинь 70 хоног гэсэн үг шүү дээ, тий. 2 сараас шахав юм уу да. За. Харин одоо энэ мөрч гэд нэр вэ шүү дээ, тий. Энэ ер нь танд өөрт чинь яг тэр таалагдчихсан. Яг ингээ бүтэн ингээ бацхгүй энэ нэрийг энэ киног. За тийм үгүй гэж хэлж чадахгүй. Ийм анх мөрч би яг нөгөө энэ зохиолыг ингээ бичиж явж хахад нэргүй шам юм байсан. Манай түрүүний бүжээгдэнээс мөрч гэдэг нэр тэгвэл ажлын нэр болгох өгчихгүй гэдэг. Тэгэхээр яг би дургуудулаас л нөгөө Фенимор Куперийн мөрчл санаанд орно шүү дээ. Гэхдээ яг тэгэл хоосон байлтай шгсэн. Ер нь яванда манай хэд юу ягаал гайгууч байж магадгүй. За яг киноныхаа өмнөх нь тэрийг шийднэ гэж байжсэн. Тэгсэн би зүгээр ер нь мөрч гэдэг нь цэвэрхэн талидраас хараад явж л байлаа л да. Тэгсэн Лодонгийн төдөвгөө мөрч гэдэг зохиол байдаг юм байна. За. Тэгсэн тэр нь яг бит тавдлаас бичсэн тийм зохиол гэдэг. Тэрийг ингээ хараад зүгээр ерөнхий би зохиолоор унш чадаагүй л одоо хүртэл. Үйл явдал ингээ харсан чи бас нэг юм гэмт хэрэг мөрдөж байгаа нэг юм цагдаагийн тухай бит тавдал цагдаагийн тухай тийм жижиг өгүүлэг юм шиг байлаа. Тэгэхээр би тэрнээс түүд болохгүй мал гэж бодогдоод байсан. Тэр төдөвгөө тэр чинь мэддэггүй яах вэ гэж боддог. Яг надад юунд таалагдсан нэг юм. Ер нь бол нэр юм товчхон богинохон байх тусмаа их хоногшдог. Тийм учраас би энэ пүүжач одоо өөрөө тэгээ маркетингийн одоо мундаг хүн шүү дээ. Тэгээ тэр бас нэг хүнд хүрэх талаас нь бас бодцсон юм байна даа л гэж зүгээр юу. Тийм энэ мастер талтай хэлчихсэн. За одоо тэгээд юу яана. Кино хэдэн оны
ер нь үйл явдал вэ. За би бол одоо 1800 одоо боксер за гэхээр та түрүү 1905 он гэж хэлсэн. Тэгэхээр би бол нэг 1880-ад оны юм болов гэж бодож ирсэн. Тэгсэн боксерийн биш 1905 оны Оросын хувьсгалд оролцоод цөлөгцөн одоо коммунист ч юм уу одоо хувьсгалч гэхээр 1905 оноос хойш болчиход байна гэсэн үг тий. За тэгэхээр киноны маань яг үндсэн үйл явдал бол 1911 он намар. Одоо нөгөө айхтрыг маань эхлэх яг өмнөхөн одоо 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс тоцгор тогтнол зарлаад хятад улс чинь 1912 оны 1 сарын 1-нд одоо Сун Яценыг төр ерөнхийлөгчөөр зарласан шүү дээ. Яг тэр үе чи өмнөхөн үед Монголд энэ божигнаал энэ хүрээний ноёдууд богдууд одоо энэ богдууланд нэг майхан жолоолууд тэнд нууцаар уулзлаа хятад ирсэн яцсан ян шиг хийж илээ тэд нар чи ингээл бахан барал ордууд гэсэн нэг юм бодлонтой үед л бас тэр чин аливаа хувьсгалдаг чи өмнө хойно дандаа янз янз юм болж идэг. Тэрний нэг жижиг хэсэг байх юм болов гэж ингэж бодож хийсэн ухаантай юм л да. Тэр яг 1905 он эдгээр бол яг дурсамжуудаар энэ юмнуудыг гарал үүсэлтэй холбоотой юм гэж хэлвэл одоо бас бурууч юм байна. Уу яг за та тэр нөгөө зохиолынхаа эрэл хайгуулынхаа үед бодож исэн тэр одоо төлөвлөгөө шүү дээ. Яг тэгээд ер нь тэгээд юм ингээд оргуу хосос эхлэхгүй шүү дээ. Тэгэхээр заавал тэр юу ч байсан хамаагүй Марс ч шүү болно шүү дээ. Тэр нөгөө Марс улаануудын гаригаас ч ихсэн байж болно шүү дээ. Хамгийн гол нь тэр чинь өөрөө тулах цэг нөхгүй. Тэгэхээр би бас бодож исэн яг л тийм байна. Хедрэттэй үе. Тэгээ би данжаад гараад ирэхээр энэ данжид яасан ширүүн байна гэж бодсон байхгүй. Тэгээ таны хэлийг сонсоод ирэнгүүт нэрээ одоо эн чинь нэрээ хятадд нас асуудал болж байгаа юм чинь тэд нар ч гэсэн ширүүн байхаас ч аргагүй юм шүү дээ. Өөрөөс авалгаад цэвэрлж авалгаад тэр хатуу юмар авах гээд малаар авах хатуу өрөө гэдэг чинь л одоо тэр цаг үеийн үцээ гэсэн утгыг л үзүүлээд байгаа хэрэгцээ. Ахад одоо хөвсгөлн гараад төр засаг одоо улс орон гэж бодлол хэлвэл тэд нар хинч хүмүүng нөхгүй шүү дээ. Хамгаалагч хөнгөө. Яаж яагаад энэ тэнтгөө юм дээрэмдээд байгаа тийм үе тэгэл өөрхий бошхон л зэгцгсэн хэдий тэгэл манай нөхдүүд янзлж байгаа л за ингээд нөгөө илдэм ярьчих. Зүг. За одоо эндээс нэг юу гарч ирнэ. Зохиол юм биш үү те? Энэ юу гэж хэлдэм дээ одоо энэ нэг юм. Англиар болохоор хинт гэдэг байгаа юм. Тэр нэг юм сэжүүрүүд ингээд энэ кинон дээр ингээд зохиол дээр ч гэсэн олон гарч ирж штэ тийм ээ. Тэгээ тэр сэжүүрүүдийг дүрсжүүлээд юм уу одоо киноны найруулгад ангаад болж байгаа гэж шийдэж байгаа. Тэр бол та бол тэрийг бол ер нь байгаа гэж хэлээд байгаа тий. Байж л дараа. Үгүй байгаа. Үгүй та одоо үдсэн юм чинь байгаа гэж хэлнэ. Үгүй би яг үзэгчдгээ тун 3 ангид үзсэн байгаа юм. Тийм үү. Гэтэ 3 анги дотор бол байсан хангалт. Яа юмнууд байгаа. Зарим нэг миний бодсноос хамаагүй сул харагдахгүй, ер нь ойлгохгүй юм. Зарим нэг юм ч юм уу өөр шинэмж нэмсэн байна гэх мэтийн. Одоо чинь энэ манай найруулагч маань юу л да. Энэ мистери төрлийн юм үнэхээр мастер юм байна гэдэг би сая энэ югаас орчлоо. Одоо чинь энэ киноны 2 дугаар анги дээр эхэлж 1 дугаар анги дээр бол нөгөө айг ингээ хөгцөө агуу дотор байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр зохиол огт байхгүй юм. 1-р анги дээр нь агуу дотор байдаг хэлж байна уу та? Тий, 1-р анги дээр агуу руу ороод тэгсэн чинь нүүр нь ингээ бүр ингээ хөнцсөн юм шиг тий. Тэр хэсэг бол одоо миний бичсэн дээр бол тийм огт байхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр замдаа ингээл юм болсон гэсэн гэж яриа явж байдаг. Тэгээд тэр харахад бол ерөөсөө ингээ нөгөө кино гэж ингээ бүр надад олоодаг санагдсан. Миний нэг өвчсөн ингээд нэг яриа мараа нэг юм. Харин бүт гал нэг хүмүүс айж игүүд боллоо айж ин майж гэсэн гэж юм бичсэн харж л яг л нэг найруулагч мөр хүссэн юм хийж чадсан л байлээ. Тийм одоо эхлээд би кино эхлээд үзэж байхад ингээд уул хадаар яваал юм яриад те ингээд яасан удаа юм бэ гэж нэг бодсон байхгүй юу. Яг тэгэл бодох тэр мөчөд агуураа ороод тэгээ хурдаа цэгсэн байхгүй юу. Тэр энэ хүний өмнө бодлоо уншдаг юм шиг яасан хурдалж яана ч шүрт бодсон байхгүй. Тэр найруулагч янз юм байдаг байлгүй. Тэгээд цаашгаа манай эцэгс надад хэлсэн л дээ. Цаашлах тусам киноноор хийсэн бол улам л өндөр болоо ширүүсэд сайхан болноо л гэдэг байгаа. Энэ би бас энэ киноны нэг юм ажиглалт байгаа. Таны ингээд та бол зохиолоо бичдэг ингээд дөрүүдээ ингээд тавьсан байгаа шүү дээ. За дамд нэг иймэрхүү. За эндээс одоо хамгийн танд ингээд яг үнэхээр дүрдээ хамгийн ойрхон байгаа дүр мэдээж дамдын байх. Таны нүдэнд чинь нэг юм харагдаж байгаа шүү дээ. За тэртээ чинь хамгийн ойрхон байсан дүрүүдээс өөр ямар дүр вэ? За харахаасаа илүү ойрхон байхаасаа илүү одоо юу ягаад кастинг болол юу яасан.
Өчигдөр янз бүрийн шалгаруулаад ингээл за би залуучуудад оролцоод бусдын мэдгч байж байгаа л яг ингээ уншлаг болохгүй л бүх жүжигч маань ирсэн байхгүй. Тэгэхэд одоо энэ нанцтай болсон бид нар мик гэж нэрлэж за тэргээр л явчихсан нанцт маань гэдэг залуу сууж энэ нүдний шилтэй нэг юм жоох урт өстэй орч үеийн залуу. Тэгэхэд үнэхээр голж ирсэн юм би. Голж исэн. Тийм нөгөө нанцт маань нэг юм бат нэг юм залуу байх юм эргүү. Тэгээд яг хялгантад очиод энэ бол юм биш тэгээд би хэлж чадахгүй л ихтэй тэгж бодож. Тэгээд хялганд очсон манай хүмүүс чинь ингээд өсөлгөөноос янзлуулаад эхэлж байлаа. Яг л нэг шорттой нэг цамцтай нөхөр ингээд хатав гэдэг тавьсан тэрээр. Дотроо толгой дахиад инстагтгэл гэж. Тэгсэн чил нөгөө нөхөр чинь орой байсан. Би ингээд гадаа сууж ясан чил гэрээсээ гарч ирж байна. Зохиолоо уншнаах та гол руу явах уу гэдгсэж ингээд харж. Эхлээ би барыг таниач. Дээл мэлээ өмссөн гэсэн. Тэг ингээд нөр ам жоохон хамтарч ингээд. Тэгтэл би за энэ киноч үнэхээр олд юм аа. Нүдтэй юм байна. Нүдтэй юм. Үнэхээр шал өөр хард юм байна гэдэг ойлгосон. Тэгээд дараа нь одоо ингээд киногийн ихний юу харахад хүмүүсээс яг сонсоод үгүй тэр ямар мандаа залуу вэ гэж их ирэж байна. Гэхдээ ер нь эн чинь л одоо кино шүү дээ. Энэ тийм л юм байт юм байна. За та битэрч л бичгээс цаашиг хүмүүс юм байна. Тэр чинь шал өөр юм байдаг гэдэг үний юм байт. За тэгвэл энэ бол ерөөсөө бүр таны хувьд бол бүтэн эргэлт хийсэн юм биш үү тий. За одоо тэр төгсөөгд жоох охин байгаа. Ёо хандаа тоглосон. Тэр мэн бас нэг тиймэрхүү. Жоохоо би болохоор арай өөр юм байжсэн. Тэгсэн бас бүжгүүлж байгаа л юм шиг байна лээ. Одоо л энэ дөрөвдүгээр англи манай нэг юу арай илүү дөрөв тодорхойлж ирэх хэрэгтэй байна. Хандаа чинь нөгөө нэг хийний дагаж өвөр Монголоос ирсэн хүүхдөө. Тий, Аравдангийн өргөмлөх хүн болж ирж байгаа. За. Тэгээд би нөгөө өөрөө бас ингэж бас жижиг саж ингэ зохиол мөхөөл ингэ бичин ядаж ном уншиж байхдаа тэр баатар чинь миний нүдэнд өөрийнхөө амьдч байгаа шүү дээ. Тэгээд тийм утгаар нөгөө нэг та өөрөө оригинал анх ихийн барьсан хүн учраас энэ зохиолыг чинь санаа гаргасан учраас тэр зохиолын дөрүүдтэй киноны дөрүүд хэр нийцжсэн байдгийг л асуултыг асууж байгаа байхгүй. За сая бол тэр хин дээр бол яг эргэлт хийсэн ба шүү дээ. За тэгтээ аргагүй дээ одоо дүр хувиргаагүй хувцас өмсөөгөө хүн тэгэл нэг хотын нэг залуул харагдана л да тэр. Яаж жаа шорттой. Нэг дамт нь. Юу данцт нь. Хэр зэрэг нийцсэн бэ гэхэд одоо юу гэдэг ингээл нэг юм хоб баяа гэж одоо миний 100% нийцсэн би бол 110% гэж хэлнэ. Ер нь баг бүгдэн дээр нүү те. Миний бодсон хамаагүй бүр гоё болоод. Ер нь манай юг энэ голдрын жижигчд ер нь жижигчд маань их сайхан тийм гоё баг болсон л би бодсон шүү дээ. Чадaltaа сайхан залуучууд жижигчд бүгд. За яг одоо ингээд кино зохиолыг одоо эхлээд сайн алдартай зохиол гараад тэгээд тэр зохиолыг хүмүүс уншичаад уншигчд. Тэгээд дараа нь тэр одоо зөвхөн дөрүүдээ өөртөө төсөөлсөн байж дараа нь кино болохоор зарим хүнд нь гологддог штэ. Одоо тиймэрхүү тохиолдол зөндөл үзчихсэн баг те алдартай таалагддаг ном зохиол чинь кино болсон баг. Тэгээ та өөрөө үзсэн хүний хувьд тэгээ 110% гэж байгаа бол мэдээж хэрэг одоо ном зохиолоо бид бүгд хинч уншуулаагүй учраас олон хүн шүүж чадахгүй л дээ. Тэгэхээр таны яг нүдээр л тэрийг асуух гэсэн шүү. За ер нь бол одоо ингээд одоо нэвтрүүлгийн цаг дуусч байна. Тэгээд нэг асуулт байна. Яг одоо даацтай хамгийн сүүлийн асуулт. Энэ киноны үргэлжлэл гэж бий юу? Энэ их олон юмнаас асуулт юм шиг байлаа. Ерөнхийдөө бол надад бас бодсон сонсон би. За продюсерийн маань ярьж байгаагаар бол ер нь энэ мөрч гэдэг энэ нэг юм жижиг брэнд нэм гэх юм одоо тиймэрхүү болох шинж байна. Тэгэхээр бас юм занз юм божроо гэж хэлсэн л дээ. Угаасаас надад бодсон юм ба. Гэхдээ энэ чинь хөрөнгө мөнгнөөс шалтгаалаад энэ түүхийн одоо яг бодит түүхэн үе гэдэг утгаараа бол түүхэн кино. Гэхдээ энэ дээр бус бүгд зүгээр миний бодсон юм уу шүү дээ. Найруулагч эдний маань авлуулсан юм. Гэхдээ энэ чинь түүхийн ховц сунар хэрэглээс өсвөлээд маш их зардал гардаг айхтар юм байна. Мэдхгүй цаашаа юу болохыг бол мэдхгүй. Продюсерууд маань энэ олон юмнуудынхаа тооцоомоо хийгээд тэрний дараа л шийдвэр гаргах. А зүгээр би бол дараагийн бүлэг гэдэг юм уу бас нэг 8-аас 10 бол гарчих болов гэсэн ерхий санаанууд нөөц байгаа юм. Байгаа. Нөөц байгаа юм тий. Асуулт нь кинонда хийгээд тавьчихсан юм байгаа. Асуултаа нарийсах юм. Агийг алсан алуурчин олдоод ингээд дуусчих юм шүү. Түүх чинь. Дахиад өөр алуурчин байна гэж байхгүй. Эсвэл яхан мөчөр шиг салаалах юм. Байлж байлгаж болно. Яаж болно. За ер нь бол үндсөрийн тавьсан юм байгаа юм аа л гэж хэлье. За хилдэвтэй хүн байна. Ямар ч байсан яаж л яаж манай үзэгчдийг маань сонсогчдын маань тамлие гэсэн бодолтой л байгаа юм байна. За тэгвэл энэ киног ийм Монголын детектив киног ингээд үргэлжлүүлж үзхийг хүсэж байгаа цаашид энийг ингээд үргэлжлүүлсэ гэж хүсэж бодож байгаа бол манай
энэ мөрч киноны бүх ангийг нь үзээд болж өгвөл одоо тэр алга хийсэн алуурчныг нь олоход нь туслаад тэгээд нийгмийн даяараа бас энэнд ингээд анхаарал хандуулах юм бол дараагийн анги хийх бас том хувь нэмэр гэж үзэж болно зүг биз дээ. Яг үнэ. За тэгэхээр үзэгчтэй та бүхэнд одоо мөрч киног үзэж бас өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж Монгол маягийн одоо анхны детектив одоо телевизийн сериал киног одоо дэмжих энэ үйл хэрэг та бүхнийг урьж байна. Таавраас сайн бичээрэй. Сонирхолтой юм байлаа шүү. За би таавар хэлсэн байгаа. Гэхдээ би танарт хэлэхгүй. Би түрүүн хэлсэн чи их гайхаж илээ. За ингээд Од мөндөр сувгтын онцлог сэдвийг сонссон та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн онцлог сэдвийн хөтлөгчөөр Амарсан би мөрч кино олон ягт киноны зохиолч Цогт Баяртай киноны тухай ярилцлаа. Тэгээд одоо манай нэвтрүүлэг маань танд одоо YouTube-ийн Од мөндөр сувг, NTV телевиз 83.3 болон 107 хос төлгөөний Од мөндөр радиогоор хүрж байгаа билээ. Тэгээд дугаарын ивент тэтгэгчээр A-Star Mongolia болон Од мөндөр сувгийн алтан гишүүд ажиллаа. За та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од мөндөр сувг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.